Сонгуулийн тухай хуулиар Бидан нэр дэвшигч нь 801 хүний гарын үсгийг цуглуулж байж нэр дэвших эрхээ баталгаажуулдаг байхаар заасан байдаг. За тэгвэл энэхүү заалт нь хүний сонгогдох эрхийг зөрчсөн гэж үндсэн хуулийн цэцээс дүгнсэн юм. Харин хууль зүйн байнгын хороо энэхүү дүгнэлтийг хүлээн авлаа. Энтхэгийн босго нь тэр бүм 400 сая хүнтэй орны босго нь 10 хүн байгаа байхгүй. Их Британийх 10 хүн. Тэр манай цэцүүл их зөв шийдвэр гаргаж тэр иргэн ч гэсэн бас их зөв одоо ийм өргөдлөө өгсөн байх гэж ойлгож байна. Дэмжиж байгаа. Тэрнээс огт шалгуургүй гэдэг юм уу? Одоо болгоно гэсэн ойлголт биш шүү. Цэцгийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд бол. За гэхдээ огт босгохгүй болгочихвол бусад намуудын захиалгаар санал хуваах гэж хүмүүс олширхоос гадна намаас нэр дэвшиж байгаа хүмүүст ялгамжтай байдал үүснэ гэж үзэж байна. Хамгийн бага гишүүдтэй бага хуралтай намын нэр дэвших босгоор нь тэр тоогийн тэр жилдэл тогтоогод өгч. Яг гэвэл нэрээ тэхгүй бол жишээл босгохгүй болгочих юм бол намаас нэр дэвшиж байгаа гишүүдийг ялгарлага адуурчих юм лээ. За хэрвээ улсын хурлаар цэцгийн дүгнэлтийг хүлээж авбал Бидан нэр дэвшигчдэд тавьж байгаа 801 гарын үсгийн шалгуурыг бууруулж хуульд наривчлан тусгах юм а.